Агуу аялагч Марко Пологийн 700 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейн 9 давхарт бол өдөр болгон дэлгэгдсэн байна. За энэ сарын 15-ны дуустал иргэдэд олон төлбөр үйлчлэхээр байгаа юм байна. Аз төв рүү жимээ гаргаж дэлхийд дахна нэр алдраа дуусгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николо Пологийн хүү Марко Пологийн тэнгэр дэвсний 700 жилийн ой тохиож байгаа гэлээ. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан үндэсний музей, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Венецийн их сургуулийн монгол хэлний багш, монголч эрдэмтэн профессор Элизабет Рагагны хамтран Марко Пологийн амьдралын түүхийг өгүүлсэн Марко Поло хувлынхаа монголчууд тусгай үзэсгэлэн зохион байгуулж түмэн олондоо дэлгэн үзүүлж байна. Агуу аялагч Марко Пологийн төрлөх нутаг нь Венецээс гарч Хувлаа хааны тэргэд хамт байж 1272-оос 1289 онуудад 17 жил албахааж түүний итгэлд илч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Ийхүү илч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн болох Юан улсын олон муж улсуудтай нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Үзэсгэлэн нээж Чингис хаан үндэсний музейн захирал Академич Чулуун монголчуудын түүхийг дэлхийд дахинд ялангуяа Европ төвд их хүчтэй түгээсэн хүн бол Марко Поло. Түүгээр дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт байгаа нүүдэлчин ард түмнийг мэддэг болсон гэж ярьдаг. Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхийд дахинд сурчлах томоохон хөшүүрэг болсонтой хинж маргахгүй. Үзэсгэлэнгээр тэр үеийн Европ жуулчны нүдэнд Монголын эзэнт хүрэн болоод Юан монголчууд хэрхэн тусаж байсныг харуулахыг зорьсон. Монголчуудын өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг, зан үйл, ахуй амьдрал зэргийг үзэсгэлэнд тод онцлог зүйлүүдээр тавиад дэлгэн үзүүлж байна. Тэмдэглэлийг унших нэг өөр, уншсан зүйлээ нүдээр үзээд өөрийн сэтгэлдээ сэргээж тусгаж авах нь чухал. Чингис хааны үеийн зэр зэвсэг дайн байлдааны үед эдэлж хэрэглэж байсан эд зүйс өнөөдрийн хүртэл нүүдэлчдийн хэв маяг хэрхэн хадгалагдаж ирсэн үлдсэн гэдгийг Марко Пологийн тэмдэглэл ба өнөөдрийн монголчууд гэсэн дүр зургаар харуулахыг хичээсэн гэдгийг тодотгон хэллээ. Үзэсгэлэнт нийт 100 гаруй үзмэр дэлгэгдэж байгаа бөгөөд хамгийн үнцэн агуулсан үзмэр нь Италийн номын санд хадгалагдаж байгаа 14-р зууны үеийн Юан улсын төвлөж зурсан нэгийг харьцан нэг хэмжээтэй газрын зураг. Энэхүү зураг нь Чингис хаан үндэсний музейд үргэлжлэн хадгалагдах юм. Дашрамт сонирхуулахад Италийн Венец хотын хамгийн хайртай түүхэн баатруудын нэг агуу худалдаачин аялагч Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан Итали улсын Венец хотын гүнгийн ордонд 2024 оны 4-р сарын 6-наас 9-р сарын 29 хүртэл Марко Пологийн ертөнц тусгай үзэсгэлэн зохион байгуулсан байна. Марко Поло нь 1254 онд Венец хотод нэгэн худалдаачны гэр бүл төрсөн авга ах Андра Полотой хамтран худалдаа арилжаа хийж яваад Волга мөрний эрэгт орших Болгара хотод очиж тэндээсээ Бухара хүрч ажиллаж намаа үргэлжлүүлсээр Бухара хотод 3 жил амьдарч тухайн орны хэл, соёл, ёс заншилтанд суралцжээ. Тэр үед Хувлаа хааны элч төлөөлөгчд Бухара хотод ирж тэдэнтэй хамт Хятад руу явж Хувлаа хааны нутагт ирээд эзэн хаантай биешлэн уулзсан түүхтэй. Тэд татар хэл мэд хүчээр их хааны хэлмэрчгүйгээр ярилцаж ах トゥ Полоноор Монголын эзэнт хүрний нийслэлд хэдэн жилийн турш амьдарсан байна. Марко Поло их хаанд 17 жил үйлчиж зарим албан хэргийг хариуцуулдаг байжээ. Марко Поло аялсан газрынхаа зан заншил, уламжлалтай холбоотой олон мэдээллийг цуглуулснаас гадна 4 хэлийг сайтар сурсан байна. Нутаг орноосоо асад олон жилийг өнгөрүүлсэн Марко Поло Венец орохыг хүссэн их хаанаас зөвшөөрөл хүсэх боловч үргэлж татгалздаг байжээ. Нэг өдөр гинтийн үйл явдал болж Ил хаан тусаас элч төлөөлөгчд хүрэлцэн ирж Аргун хааны аваал хатан Булганы гэрээс ёсоор өөрийн удмынхан залуу эмэгтэйг хатнаар сонгон илгээхийг их хаанаас хүсээр ирсэн байна. Хувлаа хаан Кёкөжин химээх гүнжийг сойрхон илгээх болж энэ хүндтэй үүргийг аян замын ихээхэн туршлагатай Пологоос өөр хийн гүйцэтгэж чадах билээ. Тиймээс Хятадаас хөндлөн 2 жил гаруй Индонез, Малайз, Эндгээр дайран хүнд хэцүү олон саадыг давсаар Ормосын бомбдод хүрчээ. Гүнжийн Ил хаантанд хүргээд тэндээс Табриз, Констанц зэрэг 1295 онд Венецэд төрсөн нутагтаа иргэн ирсэн байна.
Нутагтаа ирээд худалдаа 8-аа үргэлжлүүлсэн ч тэр үед Тэнгисийн тулааны үеэр олслогдсон шоронд жил гаруй сууж байхдаа Писагийн Рустиколо хэмээх нэгэн зохиолчтой танилцж Марко Поло түүнд өнгөрүүлсэн гайхамшигтай амьдралаа ярьж өгснөөр зохиогч өөрийн гон гайс шигтгэн Марко Пологийн Аялал хэмээх номыг түүнийг хоригдож байх үед нь төрсөн түүхтэй. Марко Поло жил хоригдоод 1299 онд шоронгоос сулагдсан Венецэд буцаж очиод 1300 онд гэрлэж 3 охинтой болж 1324 онд 70 наснда таалал төгссөн байна. Түүний ном нь бүх цаг үеийн хамгийн алдартай аялагч болгосон төдийгүй номыг шимтэн уншигчдын тоо нэмэгцээр маш олон тоогоор хуулбарлан бичиж худалдсан бөгөөд энэ нь орчин үеийн хэллэгээр бестселлер болсон ч харамсалтай нь уг номын гар бичмэл бидний үед уламжлагдсан ирсэнгүй.